Сайн байцгаана уу? 2024 он Хамбогд сумын хувьд хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн бодит өөрчлөлтийн жил боллоо. Оюу толгойн хурдас хур сан орон нутгийн удирдлага, салбарын мэргэжилтнүүд болон түнш байгууллагуудтай хамтран боловсрал, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлүүдэд томоохон ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн онцлог жил байлаа. Дэд бүтцийн төслүүд. Эмнэлгийн барилгын шинжилэл, эмнэлгийн фасад, дээврийн засвар, гадна төгжилт хийгдэж, дулаан хадгалах чадвар сайжирч, иргэдийн эмнэлгийн үйлчилгээ тав тухтай боллоо. Сумын төвийн авто замын төгжилт, 796 км хатуу хүчилттэй зам, дугуйн болон явган хүний зам баригдаж, зорчих нөхцөл илүү таатай, аюулгүй болж сайжирлаа. Галав цэцэрлэгт хүрээлэнгийн шинжилэлт, 5 га талбай бүхий ногоон байгууламж, тоглоомын талбай, урлагийн тайз, явган болон дугуйн замтай шинэ цэцэрлэгт хүрээлэн үүд хаалгаа нээж, иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх таатай орчин бүрдлээ. Спорт амралтын цогцлбор 2024 оны 10 дугаар сард барилга угсралтаа эхлүүлж, олон нийтийн спорт, соёлын төв болох бүтээн байгуулалтын эхлэл тавигдлаа. Нийгмийн төслүүд, боловсрал, эрүүл мэнд. Бид Хамбогд сумын боловсролын салбарыг хөгжүүлэх замын зураглал 2030 бодлогын баримт бичгийг боловсруулж, сумын боловсролын чанар хүртээмжийг шин шатнд гаргах суурийг тавилаа. Тиймээс замын зураглалд үндэслэн сумын сургууль цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нэвтрүүлв. Амьдралын мод, сургуулийн өмнөх боловсролын цогц хөтөлбөрт төрийн өмчөд 4 цэцэрлэгийн 17 бүлгийн багш, 800 гаруй хүүхэд, 1600 гаруй эцэг эх асран хамгаалагчдыг хамруулснаар бага насны хүүхдүүдийн хөгжилд эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж, цэцэрлэгүүдийн сургалтын арга зүй, хүүхдүүдэд зөвлөн ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаснаар багшийн ажлын ачаалал буурсан байна. Илгээлтийн багш хөтөлбөрөөр дамжуулан 4 багшийг Хамбогд сумын 2 сургуульд томилон ажиллуулж, багшлах боловсон хүчний хомсдлыг бууруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Томуучин Basics болон үжин хөтөлбөрөөр дамжуулан сумын ахлах ангийн сурагчдыг англи хэлд шамдан суралцах, гадаадын ихтэй сургуулиудад өргөдөл илгээх, тэтгэлэгт тэнцэх, бие даан суралцах ур чадваруудыг олгох ганцаарчлсан болон бүлгийн академик мөн хувь хүний хөгжлийн үе шаттай сургалт үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж, сумын багш нарыг энэ чиглэлд чад өгчүүлж байна. Мөн Хамбогд сумын багш нарын нэгдмэл зорилго мэрэгжлийн хөгжлийн бүлгмийн санаачилгааг дэмжин, дэлхийн иргэд Хамбогдоос боловсролын өдөрлөгийг жил бүр зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд 1000 гаруй сурагч оролцож, суралцсан мэдлэг, авьяас, бүтээлээ танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд улс аймагуудын боловсролын салбарын манлайлагчид зарим ирж, Хамбогд суманд өрнөж байгаа хөгжлийн хөтөлбөр, бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Хурдас хур сан Хамбогд сумын эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон судалгааг хийж, судалгаанд үндэслэн Хамбогд сумын эрүүл мэндийн салбарын хөгжлийн замын зураглал 2028 бодлогын баримт бичгийг боловсруулав. Хөгжил, оролцоо, түншлэл хөтөлбөр. Хүний хөгжил, хотчлт, урлаг соёлын чиглэлээр иргэдийн санаачилсан 10 төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүллээ. HESCO 5 2024 Хамбогд суманд урлагийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаа Хамбогд сумын 100 жилийн ойг тохиолдуулан гадаад дотоодын уран бүтээлчдийн ханын зургийн бүтээлүүдээр цэнгэлдэх хүрээлэн чимлээ. Бизнес хөгжлийн төслүүд. Эдийн засгийн анхны хөгжлийн судалгааг 212 бизнес эрхлэгчийн оролцоотойгоор хийж, хөгжлийн чиг баримжааг тодорхойллоо. EBRD-тэй хамтран хэрэгжүүлсэн сургалт үйл ажиллагаанд 170 бизнесийн төлөөлөл оролцож, улмаар 2 байгууллага 70-75% тэтгэлэгтэйгээр зөвлөх үйлчилгээ авч, Хамбогд органик хүнс компани ISO стандартаа амжилттай нэвтрүүллээ. JICA-гийн хамтын ажиллагааны хүрээнд 2 дугаар сургуулийн хамт олон Японд туршлага судалж, хүлэмжийн төслийг эхлүүллээ. Бичил жижиг бизнесийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 15 бизнес эрхлэгчид нийт 943 сая төгрөгийн санхүүжилт олгож, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж байна. Уур амьсгалын ногоон сан болон бусад дотоод гадаадын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийт 876 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт татан ногоон зээлийн сан байгуулах суурийг амжилттай тавилаа.
Хурдасгуур сангийн 2024 оны төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 542 шинэ ажлын байр бий болж, Хамбог утсмын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр орууллаа. Бид зөвхөн өнөөдрийн амжилтаар зогсохгүй, Хамбог утсмын ирээдүйд чиглэсэн урт хугацааны тогтвортой хөгжлийг хамтдаа бүтээж байна. Хамбогтын хөгжлийг хамтдаа. Оюу толгойн Хурдасгуур сан.